За сайн байцгаана уу хүүхдүүд. Та бүхнийхээ энэ өдрийн мэндийг эри мэдчлээ. Би английн багш Наранбат байна. За өнөөдөр тэгэхээр бид нар англи хэлэнд нийт 26 цаг байдаг. Үүний 16 нь идэвхтэй цаг, 10 нь идэвхтэй цаг байдаг. Тэгвэл хамгийн үндсэн суур цаг болох одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүйн цаг 3-аас хамгийн үндсэн чухал гэгдэх энгийн одоо цаг буюу байнга давтагддаг одоо цагийн тухай үзэх гэж байна. Тэгвэл энэ цагийг бид нар англи хэлээр present simple гэж нэрлэдэг. Тэгвэл present simple гэдэг цаг маань энгийн одоо цаг буюу байнга давтагддаг цаг гэж нэрлэж болох нэ. Тэгвэл монгол хэл дээр энэ дагийн дөрвөн зэрэг гэж буудаг. Дагийн дөрвөн зэрэг. Тэгэхээр бид нар цаг үзэхдээ нэг ийм зүйлийг бодох хэрэгтэй. Хүн ердөө 3 төрлийн өгүүлбэр харилцдаг байгаа. Та нар мэдж байгаа бах. Хүн асуудаг, баталдаг, өгөөсгдөг. Тэгвэл жишээ авч үзье. За, та морь ундаггүй, та дугуй ундаггүй, та машин барьдаггүй, та хичээл заадаггүй ингэж асуудаг. Үгээ би морь ундаггүй, үгээ би машин барьдаггүй ингэж өгөөсгдөг. Тэгвэл тийм ээ би морь ундаг, тийм ээ би гэрийн даалгавраа хийдэг, тийм ээ би найзтайгаа уулздаг ингэж баталдаг. Тэгвэл ердөө хүн 3 төрлийн өгүүлбэр харилцдаг байна. Тэгвэл англиний дүрмийг үзэж гисэн ялгаа байхгүй тэгвэл хүн 3 төрлийн өгүүлбэр харилцах байна. За тэгвэл энгийн одоо цаг буюу байнга давтагддаг цагийг батлах хэлбэр хэлбэл авч үзье. За батлах өгүүлбэр. За англи хэлэнд 7 үйл хийсэн байгаа. Бид нар өмнөх хичээлээр үзсэн байгаа. За I буюу би гэсэн санааг илэрхийлдэг үйл хийсэн. За юу бол арай нэг онцлог тийм ээ. Чи, та гэсэн ийм санааг илэрхийлдэг үйл хийсэн байгаа. За we бид гэсэн олонтоо ийм үйл хийсэн. За they тэд гэсэн санааг илэрхийлдэг бас мөн үйл хийсэн байгаа. За he тэр эрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг үйл хийсэн. За she тэр эмэгтэй гэсэн санааг илэрхийлдэг үйл хийсэн байгаа. За тэгвэл хамгийн сүүлийнх нь it амьгүй зүйлийг төлөөлүүлэн илэрхийлдэг ийм үйл хийсэн байгаа. За тэгвэл ийм 7 үйл хийсэн байдаг бохно англи хэлэн дээр. Бид өмнөх хичээлээр үзсэн байгаа тийм ээ хүүхдүүд. За энэ жишээ авч үзье. За би хөгжим сонсдог. I listen to music. Хөгжим сонсох гэдэг бид listen to music гэдэг бүгд мэдж байгаа. За би хөгжим сонсдог. I listen to music. Би хөгжим сонсдог. Тэрнээс биш би хөгжим сонсож байна. Би хөгжим сонсно гэсэн бол ийм санааг бол илэрхийлэхгүй байна. Хөгжим сонсдог. Даг. Тэгвэл даг гэсэн одоо ийм санааг илэрхийлэхэд ийм өгүүлбэрийг ч юм уу тийм зүйлийн тухай ярихад бид нар энэ цаг хэрэглэх нь байна. Арай өөр байх нь шүү дээ. За цаашгаа. Чи буюу та зурагт үздэг. Ийм өгүүлбэр хэлэхэд you watch TV. Watch TV. Зурагт үзэх. Watch TV. Та зурагт үздэг. You watch TV. За дараагийн өгүүлбэр. We бид гэсэн санааг илэрхийлдэг үйл хийсэн байгаа. Энэ дээр өгүүлбэр зохиож үзье. За бид нар гэрийн даалгавраа хийдэг. We do our homework. We do our homework. Бид нар гэрийн даалгавраа хийдэг. Хийсэн ийм санааг илэрхийлэхгүй байна. За тэд гэсэн үйл хийсэн дээр өгүүлбэр авч үзье. За тэд дугуй ундаг. They ride a bike. Тэд дугуй ундаг. They ride a bike. Ride унах дугуй ундаг. They ride a bike. Дугуй ундаг. Даг гэсэн төгсгөлийг сайн бодоорой хүүхдүүд. За дараагийнх нь. За тэгвэл present simple tense дээр he she гурав арай нэг онцлог байгаа. Энэ дээр харагдаж байгаа бах. За he she гэсэн 3 үйл хийсний араас орсон үйл үг маань s гэсэн дагаврыг авдаг байгаа. Энийг сайн анзаараарай. Арай нэг онцлог. Тэрнээс биш утгын хувьд бол өөрчлөлт байхгүй. Жишээ нь та зурагт үздэг you watch TV үздэг адилхан. Тэгвэл тэр эмэгтэй зурагт үздэг she watches TV. Орчуудын хувьд ямар ч ялгаа байхгүй ба. Ердөө he she гэсэн 3 үйл хийсний араас s авдаг юмаа гэсэн ийм s дагавар авдаг юмаа гэсэн ийм дүрм байгаа. Энэ дүрмийг мартаж болохгүй хүүхдүүд. За тэр эрэгтэй гэдэг жишээ авч үзье. Тэр эрэгтэй ном уншдаг. He reads a book. Read гэсэн үйл өгөмдөр s авсан байна. Тэгвэл энэ 4 үйл хийсэн дээр s аваагүй байгааг анзаарах хэрэгтэй. За тэр эмэгтэй зурагт үздэг. She watches TV. Энэ дээр харж байгаа. Watches s гэдэг авсан байна. She watches TV. Тэгвэл энэ дээр she гэдэг дээр аваагүй.
S авахгүй. You watch TV. Тэр эмэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа учраас энэ дээр үйл үг маань S авсан байгаа. За дараагийн үйл эзэн it амьд зүйлийг илэрхийлдэг байгаа. За гадаа бороо ордог. Гадаа гэсэн үг маань in outside гэдэг үг байна. За бороо орох rain гэдэг маань бороо орох гэсэн үйл үг байна. Тэгвэл энэ үйл үгийн үеийн эзэн нь it. Өөрөөр хэлэх юм бол түрүүнд давтаж хэлсэн амьгүй одоо зүйлийн тухай илэрхийлэхэд үйл эзэн it болж өгдгөө гэсэн. Тэгвэл it rains in outside гэдэг өгүүлбэр маань гадаа бороо ордог гэсэн юм танаг илэрхийлдэг өгүүлбэр болж байна. За энэ дээр би ахаад багш нахаад нэг давтай. За he she тэраас орсон үйл үг маань s дагуур авдаг байх нэ хүүхдүүдээ. За энийг мартаж болохгүй. За энэ дээр харъя. Ахаад харъя. He reads a book. She watches TV. It rains in outside. Ахаад тэр эмэгтэй ном уншдаг. She watches TV. Тэр эмэгтэй зурагт үздэг. It rains in outside. Гадаа бороо ордог. За тэгвэл батлаг өгүүлбэрээ хэлээ. Ахаад нэг ганц давтчих. Батлаг өгүүлбэр. А you we they гэсэн дөрвөн үеийн эзнээс орсон үйл үг холбоог хувирдаг өөрчлөлт байдаггүй байна. He she it гэсэн гурван үеийн эзнээс орсон үйл үг маань s дагуур авах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй нэ.